Бүгдээрээ эзний ариун оршууд дотор орж ирсэн баг гэж бодож байна. Бүр ариунаас ариун тийм ээ. Ариунаас ариун оршууд яг бид нар бүх зүйлээрээ яг эзний дотор байх шиг гээ. Бид нар сая магтаалаар сүнсээр магтлаа одоо бид нар өгөөр эзний цаг тий. Номлол бол эзнийг өгөөр магтчихна гэсэн үг. За өнөөдөр болохоор Изабелийн сүнснээс чөлөөлөгдөх тухай ярина. Түүчийн энэ бол Абсаломын сүнснээс чөлөөлөх тухай тийм ээ. За тэгэхээр ишлэний илчлэл 2:26 ялагч ба миний үйл хэргийг эцсүрт хамгаалдаг хүнд би үндэстнүүдийг дахих их мэдлийг өгнө гэж. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Та өгөө биднэрт өгдөг үнэхээр талархан зэлбэж байна эзэн. Бид нар ялагч болж үнэхээр таны үнэн дотор зогсож таны үүсийг хийж яг тантай хамт ирээдүйг тэр захирах судал тантай хамт баймаар байна эзэн. Тэр хүртэл яаж явах юм? Та биднэрт зааж өгч байгаад үнэхээр талархан зэлбэж байна эзэн. Тэгээ өнөөдрийн үг болгоныг та биднэрт задлан ойлгуулж өгөөрэй гэж гуйн зэлбэж байна. Тэгэд үгийн дагуу амьдрахад та биднэрт туслаарай гэж гуйн зэлбэж байна эзэн. Эзэн танд талархъя. Үнэхээр та Иесус Христийн нэрээр талархан залбирлаа. Аамен. За бид нар сэргийгдсэн амьдрал хичээлээр дандаа муу сүнснүүдээс чөлөөлөгдөх хэсэг рүү өрөөд ирсэн байгаа тийм ээ. Тэгэхээр яаж чөлөөлөгдөх вэ? Тэгээд одоо сүнснүүдийн тухай ингээд тодруулж үзэж байгаа. Бид нар ямар нэгэн сүнснээс чөлөөлөгдөхийн тулд тэр сүнс бидний амьдралд яаж ажиллаад байгааг мэдэх ёстой. Түрүүний хичээлд бид нар Абсаломын сүнс яаж ажиллаж байгааг мэдсэн. Одоо бид нар өнөөдөр Изабелийн сүнс бидний амьдралд яаж. Биднэрт бол муу сүнс итгэгч хүмүүст нөлөөлөхгүй, итгэгч хүмүүс байхгүй гэсэн тэр ойлголт бол байхгүй. Бид нар байгаа гэж үзэж байгаа учраас чөлөөлөгдөх гэж явж байгаа гэсэн үг. Хэрвээ бид нар муу сүнс нөлөөлдөг муу сүнс байдаггүй гэж үзэх юм бол бид нар аль хэдийн яатсан боо. Тэнгэрт очсон хүмүүс шиг л байх байна. Тэ. Өнөөдөр энэ дэлхий дээр байгаа учраас бид нар муу сүнсний ертөнцид муу сүнстэй зэрэгцэн оршиж тэрний нөлөөний дотор байгаа. Тэгээд тэрний эсрэг тэмцэж амьдарч байгаа гэж бодох хэрэгтэй. Бид нар харин муу сүнснээс айх биш, харин муу сүнсийг эсэргүүцэн зогсож явах хэрэгтэй. Тэгээд аль бас хурдан чөлөөлөх тусмаа бидний итгэлийн амьдрал улам утга учиртай болно. Тэр бид нар муу сүнстэйгээ чөлөөлөгдөхгүй яваад байх юм бол итгэлийн амьдрал маань утга учиргүй бид нар дандаа унсан сөхөлсөн тэгээд цаашлаад итгэлээ хайдаг ийм хүмүүс болно гэсэн. Бид нар муу сүнсээс чөлөөлөгдөд явах тусам бидний амьдрал юуны төлөө амьдарч байгаа? Бид нар хийн юм? Яагаад амьдрах ёстой юм? Бид нар яагаад хүмүүс сайн мэдээд харах ёстой юм? Энийг улам ойлгоод бидний амьдрал улам утга учиртай болоод явах юм байна. Тийм учраас энэ илчлэлт 2:26-нд бид нарыг ялагч гэж дуудаад байгаа. Ингэж чадна гэж эзэн үзэж байгаа учраас бид нарыг ялагч гэж дуудаад. Тэгэд миний үйл хэргийг эцсийн хүртэл хамгаалдаг хүнд би үндэстнүүдийг захирах мэдлийг өгнө гэдэг. Эзэн биднэрт ийм их тэлүүлэр гэж байгаа байхгүй. За энэ үгийг хэлэхдээ бол илчлэл номонд 7 чуулганы нэг Тотер гэх чуулганд хэлсэн үгэн дотор хэлсэн байна. За энэ өмнө юу идэгцсэн бэ гэдгийг сонсч үзье. Илчлэлт 2:18-аас 23-ыг харна. Тотер дахь чуулганы тэнгэр ичиг бичгтэн галын дүлмэт нүдтэй өнгөссөн хүрэл мэт хөлтэй Бурхны хүү үүнийг хайлтаж байна. Иесус өөрөө хэлсэн үг байхгүй юу? Библиэлд харах юм бол дандаа улаанаар бичигдсэн үг байна. Би чиний ажил үйлс, хайр, итгэл, үйлчлэл, төвчээрийг болон эцсийн ажил үйл чинь эхнийхээс агуу гэдгийг мэднэ. Гэвч чиний эсрэг зүйл надад байна. Юу гэвэл өөрийгөө иш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Изабель гэх эмэгтэй
миний боолуудыг сурган төөрөгдүүлэхийг чи зөвшөөрсөн. Ингэснээр тэд тадар самуун үйлдэн шүтээнүүдэд өргөсөн юмсыг эддэг ажээ. Би тэр эмэгтэйд гимших хугацаа өгсөн. Харин тэр садар самуун үйлдэндээ гимшихийг хүсдэггүй. Харагтун, би түүнийг орон дээр хаяна. Хэрэв тэр эмэгтэйн үйлдэлд гимшихгүй бол түүнтэй завхаарэгчдийг үлэмж гай зовлонд унгана. Түүний хүүхдүүдийг би үхлээр хөнөөн. Би бас оюун санааг хийгээд зүрхийг нэгтгэгч гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн нэг бүрд үйлсийн дагуу хариу өгнө гэж. Яг Иесусийн хэлсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгээд энэ Туатер чуулганыхан эзний нүдээр харахад юу буруу үйлцсэн байна. Энэ дотор яг тодорхой юм, тийм ээ. Изабель хичээл заах зөвшөөрөл өгсөн. Сүмийнхэнд янз бүрийн хичээлүүдийг өдөртөгч нар заадаг тийм үү. Тэгсэн чинь Изабель гэдэг нэг эмэгтэйд заах зөвшөөрөл өгсөн. Тэр нь сүмийнхэн теологоос өөр теолог заасан байна. Өөр шүтээн рүү аваардсан байна, тийм ээ. Хүмүүсийг нь садар самуун руу уруу татсан байна. Энийг зэмэж байна, тийм ээ. Мөн эзэн дүүрчлэгчдийг садар самуун руу уруу татахыг түнд зөвшөөрсөн. Тэр хичээл заахыг зөвшөөрснөөрөө садар самуун руу бус хүмүүсийг уруу татахыг зөвшөөрсөн гэж хэлж байгаа юм, тийм ээ. Мөн итгэгчдэд шүтээнүүдэд өргөсөн юмыг идүүлэхийг зөвшөөрсөн. Өөр шүтээнд өргөсөн юмнуудыг нар хооллсон байх нь. За тэгээд тэр эмэгтэй гимшихгүй буруугаа үлээхгүй байгаа байдгийг нь твцсэн гэнэ. Тэр эмэгтэй ч өөрөө буруугаа үлээхгүй, тэр эмэгтэй өмнөөс бид нар зуучлан залбирч дэмшил хийгээгүй. Тийм учраас тэр эмэгтэйг өөрийн эхлэж шийтгэн гэж хэлж байна, тийм ээ. Өөрийг нь орон дээр хаяна, хүүхдүүдийг нь үхлээр хөнөөнө. Ингэж хэлж байна те. Харин энэ чуулган дотор яг энэ эмэгтэй нөлөөнд автаагүй, сургаалтын дагаагүй хүмүүст зүү яваа хүмүүст бол дараа нь ингэж хэлсэн байна. Илчлэлт 2:24-оос 26. Харин Туатерд үлдсэн энэ сургаалыг сахидаггүй, өөрсдийнх нь нэрэлтгээр сатаны гүн юмсыг мэдтгүй та нарт би хийхээ. Би та нарын дээр өөр дарамт тавихгүй. Гагцхүү юу байгаагаа намайг очтол сахи. Ялагч ба миний үйл хэргийг эцэс үрт хамгаалдаг хүнд би үндэстнүүдийг захирах эрх мэдлийг өгнө. Бид нар төгсөн үгний өмнөд ийм зүйлүүд явсан байна, тийм ээ. Тэгээд Туатерд үлдсэн энэ сургаалыг сахидаг үгтэй. Тэр эмэгтэй заасан сургаалыг сахихгүй гэсэн. Өөрсдийнх нь нэрлэдэг сатаны гүн юмсыг. Тэгээд Изабель хичээл заахтаа сатаны гүн юмсыг заадаг. Тэгэхээр сатаны гүн юмсыг мэддэг хүмүүс нь эзний юмсыг мэддэг хүмүүс байна. Тэр хүмүүст эзэн хэлж байна, тийм ээ. Та нар дээр би дарамт тавихгүй. Зөв гэж хүмүүс дарамт тавихгүй. Гагцхүү юу байгаагаа намайг очтол сах. Тэр байж байгаа зүйлээр дахиад яв. Битгий хатаагаараа гэж хэлсэн мөн. Тэр хүмүүсийг ялагч ба миний үйл хэргийг эцсүрт хамгаалдаг хүн би үндэстнүүдийг захирах эрх мэдлийг өгнө. Тэр тэнгэрт очихдаа Иесустэй Бурхны баруун гардаханд суугаад дараа нь энэ дэлхий дээр ирээд мянган жил хаанчлаа шүү дээ, тийм ээ. Тэгээ үндэстнүүдийг захирах эрх мэдлийг өгнө. Тэрийг санаж. За энэ дээр Изабель гэж эмэгтэй яригдчихэж байгаа, тийм ээ. Гэтэ энэ эмэгтэйд гол нь биш. Тэр эмэгтэйд байгаа сүнс нь гол зүйл байгаа. Бид нар итгэж засан хүмүүсийн хувьд хамгийн бидний давуу тал юу гэдэг вэ? Бидний хүмүүсийн биеэрээ үлдчихэж байгаа юмыг хараад энэний цаана ямар сүнс байгааг ялгаж таних чадвар биднэрт байдаг. Энэ бол бидний давуу тал гэдэг. За яг энэ Изабель гэдэг нэртэй эмэгтэй бас 1-р хаад, 2-р хаад номонд бас дурддагддаг байгаа, тийм ээ. Тэгэхээр энэ Изабелийн сүнсийг мэдхийн тулд бид нар энэ хоёр номонд гарч байгаа тэр Изабель гэж хатны юу үйлддэг тухайд маш сайн судлах ёстой.
маш их зүйл байгаа учраас би юмыг базаад хэлье. За Изабель бол Ахав хааны эхнэр. Энэ төр эслүүдийн та нар тэмдэглэж аваад өөрсдөө уншаарай. Заавал дэлгэрүүлж уншаарай. Ахав хааны эхнэр Сидон нэмэгтэй. Тийм ээ, үндэс угсаа нь Сидон нутгийнх гэж байна. Тэгээд Израилийн хатан болж ирээд Ахав хаан чи Израилийн хатан болж ирээд израильчуудыг Баалд өөр шүтээнд мөргүүлж эхэлсэн тийм ээ. Энийг бүр дэлгэрэнгүй болгосон байгаа байхгүй юу? За тэгээд эзний иш үзүүлэгчдийн хүмүүс зүгээр хоёр шүтээнийг зэрэгцүүлэн оршуулъя тэнд байлгахыг хүсээгүй тийм ээ. Харин эзний иш үзүүлэгчдийг бүр хятаж Баалыг давмгайлуулахыг тэнд хүссэн байж байгаа. За тэгээд эзний тэр гол иш үзүүлэгч нь Илия байгаа. Израильч иш үзүүлдэг, Юдач иш үзүүлдэг. Хоёр хаанчлалын хооронд хаадад иш үзүүлдэг гол иш үзүүлэгч Илия байгаа. Илия бүр эсэргүүцээд ална гэж занал хийсэн байгаа. Шууд устгахыг устгана гэж хэлсэн байж байгаа тийм ээ. Илиагаас өмнө нэлээд олныг устгасан байж байгаа. За тэгээд дараа нь усан үзмийн тарилангийн авахын тулд Набат гэж нэрийг худал хүмүүсээр гэрчлүүлж яагаад алуулсан байдаг тийм ээ. Бүр хүмүүсийг алдаг сүнс байгаа байхгүй юу? За тэгээд энэ Изабелийг эзний нүдэнд тааламжтай зүйл үйлдэхгүй байгаа учраас эзэн Изабелийг бүхэн гэдгийг нас зөвнж хэлсэн байгаа. 1-р хаад номын 21-р. За тэгээд 2-р хаад ном нь Ийхүү гэж цэргийн жамчныг хаан болгож босгож ирж хагаад Ийхүүгээр Изабелийг алуулдаг. За Изабелийн хувьд яг иймэрхүү үйл явдлууд гардаг. За дараа нь 2-р хаад номонд намайг үргэлжлүүлээд унших юм бол Изабелийн хүүхдүүд тийм эрэгтэй хүүхдүүд нь хаан багтаа алдсан. Эмэгтэй хүүхэд нь тэр Аталия гэдэг охин нь Израилийн хааны хатан болж очсон байхдаа бас маш олон хүнийг алаад тий хааны бусад удам угсааг алаад өөрөө бас яг ээчгээ өгөхлөөр өгсөн байдаг. Тэгэхээр энэ үр хүүхдүүдийн хөнөөн гэж эзэн бас хэлсэн байгаа ш тий. Энэ бүх зүйлүүдийн болж исэн байгаа. За нөхөр нь Ахав хаан тий. Ахав хаан. Ахав хаан бол Омри хааны хүү. Тэгээ Омри хаан Ахаваас өмнө 12 жил хаанчлалтай юм хаан байгаа. Тэгээ Ахавыг Израилийн зарим зүйл дээр 8 дахь хаан, зарим зүйл дээр 70 дахь хаан. Энэ болохоор ааваас нь болж байгуулад аав нь хаанчилж явахдаа тэр хоёр хуваагдсан хаанчлал хоёр хаан өрсөлдөж жагаад нөгөө хаанаа дарж авч байгаа хаан болчихсон байхгүй. Тэгээд тэр хааныг нь тооцох юм бол Ахав 8 дахь хаан, тооцохгүй бол Ахав 7 дахь хаан болж байгаа. Тэгээд Израилийг 22 жил. Ахав Израилийг 22 жил удирдна гэдэг чинь юу гэхээр Израиль 22 жил Изабелийн сүнсний дарангуйлалд байсан гэсэн үг. За тэгээд Ахав өөрөө Бурхан сонгогдсон ард түмний хаан мөртлөө эхнэрийнхээ шүтээнийг дагаад Баалийн дуганыг босгоод Баалийн дуган дотор Баалийн тахилын ширээ босгож тэнд тахил өргөдөр юм хаан байсан. За тэгээд Ахав бас Аширагийн модон шүтээнийг босгов. Аширагийн модон шүтээн гэдэг нь юу гэхээр Баалийн дүрстэй тийм өндөр шонгууд ахгүй тийм юмнуудыг босгодог. Одоо Монголд нөгөө овоо босгодог янз бүрийн удган мод тавьж шүтдэгтэй адилхан тийм шүтэн баггүй химийн шүтэнүүд дүрс шүтж байгаа ийм зүйлийг Ахав бас хийсэн. Тэгэхээр энэ нь юу гэж энийг бид нар юу гэж үзлээ давхарлын сүнс гэдэгтэй сүнсний давхарл гэж үзсэн тийм ээ. Энэ давхарлын сүнс байгаа гэж байна. За Ахавын үед бас Иерихо хотыг босгосон. Тэгээ Йошуагийн үед Иерихо хотыг нураахад энэ хотыг дахиж битгий босгоорой гэж Бурхан хэлсэн тийм ээ. Тэгсэн чинь Ахавын үед Ахав Иерихо хотыг босгох зөвшөөрлийг өгсөн. Тэгээ энэ хотыг босгочсон тэр Даамлын 2 хүү энэ хотыг босгочод 2 хүү нь нас ордог.
эзний битгий хий гэсэн зүйлүүдийг хийсэн байдаг. За Ахав бас иш үзүүлэгчдийг хавчдаг, авдаг. Илиятай шууд хэрэлдээд тултаад байдаг те. Үгийг дагдаггүй. Эхнэрийнхээ үгэнд ордог, иш үзүүлэгчдийн үгэнд ордоггүй. Бурхан үгээ бол иш үзүүлэгчдээр дамжуулж хаадад хэлдэг. Тэгээд тэр үгийг Ахав хүлээж авдаггүй. Бас дараа нь Мика бас эсэргүүцдэг те. Эсэргүүцээд дайнд орж жагаад битгий орсон тэр тулалдаанд орж жагаад тэр тулалдаанд өөрөө алагддаг. Тэгэхээр эзний уур илэнг хамгийн их хүргэсэн хаан гэж Библиэд бичигдсэн байдаг. Тэг юугаар эзний уур илэнг хамгийн хүргэж байгаа? Шүтэн шүтснээр. Шүтэн шүтэх нь бол мэрэг төлөвтэй адилхан гэж үздэг тийм ээ. Тэгээ сүнсний самууралд орсон ийм хаан байжээ. Тэгээ тэр Баалыг шүтгэхдээ яадаг үл тэр дуган босгоцсон, тахилын ширээтэй тэр дүрснүүд хийсэн. Тэгээ хамгийн аимшигтай нь хүнээр тахил өргөдөг байсан. Тэ? Хүмүүсийг тэр гар дундуур явуулдаг. Хүүхдүүдээрээ тахил өргөдөг. Хүүхдүүдийг гал дундуур явуулж гал шатааж тахил өргөдөг. Хаан бурхан бол хизээч өөрийнхөө дүрсээр хийсэн хүмүүсийг устгахыг зөвшөөрөхгүй тийм ээ. Тийм юм. Тэгэд янз бүрийн эд шид хүмүүсийг мухруулахын тулд янз бүрийн эд шидүүдийг үйлддэг. Тийм ээ. Мэрэг зүйлийг асуулдаг. Сүнс дууддаг. Хар дом хийдэг. Ийм муухай шүтэнийг шүтдэг байсан юм. Тэгээ бурхан уурлахаас өөр аргагүй байгаа тийм ээ. За эзэн тэгээд Изабель Ахав хоёрын амьдралыг дүгнээд ингэж хэлсэн байдаг. 1-р Хаар 21-ийн 23-аас 25. Эзэн бас Изабелийн тухай айлдахдаа Израилийн хэрмийн дэргэд ноход Изабелийг зулгаах болно гэв. Ахавт хамаарах хүмүүсээс хэн нэг нь хот дотор өгөхөөс хүүрийг нь ноход идэж талд үлдсэн өгсөн нэг нь огторгон шууд тоншин идэх болно гэж хэлв. Ахавтай адил эхнэр Изабелийнхээ уруу таталтанд автан эзний мэлмийн өмнө бузар өмнө үйл хийхээр өөрийгөө худалдсан хүн урд өмнө байгаагүй юм аа гэж. Изабелийн сүнсэнд дарагдаж доромжлоосон Ахаваас өмнө байгаагүй шүү. Анх удаа Изабелийн сүнсийг энд гарч ирж байгаа байхгүй Ахавын хаанчлал. За энэ сүнс яаж ижиж юм бэ гэдгийг харъя. Энийг бид нэр Илиягийн жишээн дээр өмнө нь бас ярьжсэн. Тэгээд дахиад яриа яадгүй өнөөдөр сонсож байгаа хүмүүс нь өөрөө ах шүү. За Илия тэр үед гол үзүүлэгчсэнийг бид нар мэднэ. Тэгээд иш үзүүлэгч гэдэг бол бурхнаас сонссон үгийг ямар ч нэмэс хасалтгүйгээр шууд дамжуулж хэлэх хэрэгтэй тийм ээ. Тэгээд Ахав дээрэл хэлдэг. Бурхан одоо энд бороо оруулахгүй гэж байна. 3 жил бороо оруулахгүй байна гэдэг. Ахав яд юу ч ойлгох чадваргүй. Чи Израилийг зовоогч гэдэг тийм ээ. Илияг. За тэгээ 3 жил тэр бороо орохгүй байгаа үед Илияг бурхан Сидонд авчдаг. Сонин багаад Сидон Изабелийн төрсөн газар ахгүй юу? Изабелийн төрсөн газар авч бэлэвсэн эмэгтэйнд 3 жил амьдруулад тэнд хоол хүнсээр хангаад 3 жил байв. Тэнд байхдаа Илия эзэнтэй л хамт байж шүү дээ тийм ээ. Эзэнтэй хамт байна. Тэгээд олон эдгэрэл чөлөөлтүүдийг тэнд хийдэг тийм ээ. Тэр эмэгтэй хүүхэд нас ороход тэр юу яадаг. Өгөхт нь бүр босгож ирдэг шүү дээ. Гайхамшиг хийдэг байж байгаа. Тэгээд буцаж ирэхдээ тэр 3 жилийн дараа бурхан одоо Ахав руу очиод явуулахад маш зөрөгтэй буцаж ирдэг. Ганцаараа үлдсэн гэдгээ мэдж байгаа. Тэгээ ганцаараа үлдсэн ч гэсэн тэр Баалын 450 Ашерогийн 400 шүтүүлэгчийн эсрэг зогсдог шүү дээ. Тэгээ яаж зогсдог вэ? Хэн эзэн чинь хэн гэдгийг харуулъя гэдэг. Тэгээд адилхан ингээд шатаалт тахил өргөе. Тэгээ шатаалт тахил өргөхөд аль бурхан хүлээж авах нь харъя гэдэг. Тэгсэн чинь тэр одоо Баалын 400-та Ашерогийн 400 шүтүүлэгч хашгираад уйлаад орилоод байхад
Амарч гал тэнгэрээс бууж ирдэггүй те. Харин Илия бүр шуудаа ухаж жагаад ус хийж жагаад тэр мод зад бүх юм нь новцсон. Тэгээ дээр нь тэр нөгөө тахилынхаа өхрийг тавьж жагаад эзэн рүү хандаж залбирахад гал бууж ирээд тэр өхрийн үйлс нуран болцсон шатаадаг байж байгаа. Тэгээ тэрийг харж байсан ард түмэн тэнд зөндөө олон израильчууд байгаа байхгүй юу? Ард түмэн бүгдээрээ Бурхныг алдаршуулдаг гэж байгаа шүү дээ. Тэгээ Илия тэр хүмүүс энэ иш үзүүлэгчдийг барих 850 лингийн бариад Илия өөрийн гараар алдаг гэж байгаа байхгүй юу? Бодтой нэг өдөр 850 хүн алаад. Ямар амар хүчтэй тий. Гэтэл Илия өөрийнхөө хүчээр мэдээж хийж байгаа биш тийм ээ. Бараг Илиягийн гар хүрээгүй байх гэх. Эзнээс үсээр цохогдоод унжсэн ч биш. Бид нар яг юу бодомт гэвч Илия өөрийн гараар алууд гэж байж байгаа. Тэгээд дараа нь Илия нөгөө бороо оролдог тийм. Залбираад 7 удаа залбирж агаад нөгөө бороог оруулдаг. Тэгээ Ахаб хаанд бороо орохоос өмнө хараа гэдэг юм шүү. Тэгээ Ахаб хараад юу гэдэг вэ? Авгаадаа Илияг ховлдог тий. Ахаб бол маш сул хэрэгтэй байхгүй юу? Сүнсний хувьд сул байх юм бол биеийн хувьд сэтгэлийн хувьд сул байна. Мохоо юу бузар шүтэн шүтж байгаа юм чи сүнсний хувьд чанга байна гэж юусоо байхгүй тий. Тийм учраас тэр сүнснийхаа нөлөөнд орол яваад байна гэсэн. За тэгэд хаадын дэд 19-ийн 1-ээс 4 дээр Илиягийн хийсэн бүх зүйлс болон тэр бүх иш үзүүлэгчдийг хэрхэн илдээр цавчиж алсан тэргээд Ахаб Изебелд ярьж өгчээ гэж. Тэгэхэд Изебел Илияд хүн илгээн. Хэрэг би маргааш үдийд чиний аймыг тэдгээр иш үзүүлэгчдийн ам шиг болохгүй бол өөрийн бурхтаасаа ялыг авах. Үгүй ээ. Үүнээс чи дөө гайхамшигыг түүнээс авах гэж хэлвэлжээ. Илия айн босож амиа аврахаар зүхтэн Юда тарьяалагддаг Бершебад ирэв. Тэнд өөрийн завцаа үлдээв. Харин тэрээр өөрөө нэг өдржингөө алхсаар цүлд хүрээд нэгэн ац модны доор суув. Тэрээр үхрийг хүсэмжлэн одоо хангалттай эзэн минь. Би эцэг өвгдөөсөө дээдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлв. За энд маш сонин юм гарч байгаа тийм. Изабелийн тэр занал хийсэн үгийг сонсонгуудаа Илия айн босч амиа аврахаар зутан гэж. Тэр 800 иш үзүүлэгчтэй тулахаас өмнө Илия ганцаараа байсан. Дараа нь ч ганцаараа байсан. Тэ. Тэгэхэд юу болсон гэхээр занал хийлэл ирсэн. Тийм ээ. Тэр занал хийлэл болоод Изабель иш үзүүлэгчдийг алсан ч гэсэн Илияг алах үгүй нь бас тодорхой биш те. Хэрвээ Илия эзний хамгаалтанд байх юм бол Илияг алахгүй байсан гэдгийн дараа нь эзэн харуулдаг. Илия өгөхгүйгээр тийш явдаг. Тэ. Тэгэхэд Илия тэр ална гэсэн занал хийлэлээр хайцсан байхгүй. Тэ. Худал юмар Изабелийн сүсээ тэгвэл худал юмар занал хийлдэг байхгүй. Айлгадаг. Тэгэхээр тэр худал бодол нь бид нар яг өөрийн бодлогоо яг намайг алах гэж байгаа юм байна штэ гэд бодонгууд айдас ороод ирдэг. Сэтгэл хөдлөл үүсэж байгаа тийм ээ. Айдас гэсэн сэтгэл хөдлөл. Тэгээд тэр сэтгэл хөдлөлтөд нь орхичдөг байхгүй Изабель. Илиягийн араас явахгүй байгаа шүү дээ. Орхичж байгаа. Яг тэгвэл айдасын сүнс чинь ганцаард руу очдог. Амиа аврахаар зүхтөө гэж байгаа байхгүй. Ганцаараа зүхтааж явж байгаа тийм ээ. Тэг бүр цүл рүү явцсан. Тэгээд нэг модны доор очиод тэгээд тэр айдасын сүнс дараа нь ямар бодол авчирч байна. Үхээ гэсэн бодол авчирч байгаа тийм. Үхэхийг хүсэмжлээ сууж байна. Тэгээд бурханд залбирахтаа юу гэж тэр хүслээрээ залбирж ш тийм ээ. Миний амийг аваач. Би эцэг өвгдөөсөө гээд. Эцэг өвгдийг нь ч гэсэн яах вэ?
хүнээжсэн түүх байгаа л баг. Тэр айдсын бодол орж ирэхэд тэр айдас давхар орж ирсэн дөө тийм. Гэт миний амийг аваач. Юу нөгөө 850 үзүүлэгчийг алж ирсэн нөгөө Илия тий. Тэднийг танаа бурхан чи унтцсан юм уу гэд хэлчихсэн нөгөө шал өөр болоод байгаа юм. Изабелийн сүнс ингэж хүнийг хувиргадаг байхгүй юу? Маш амар огцом хувиргадаг ийм сүнс байж байгаа. Бид нар нөгөө сая юун дээр өөрсдийнхөө амьдралын хэвшлүүдийг ингэж хянж үзээд бүр ямар хувцалж байгаад ямар болсон хүртлээ ингэж хараарай гэж хэлжсэн шүү дээ. Тэг яг энэ Изабелийн сүнстэй бол маш холбоотой байдаг. Зарим ингээд хүмүүс ч баяр ёслолтой байсан хүмүүс шат өөр болоод эхэлдэг байж байгаа шүү дээ. Уутгартай, гунигтай тэгэл нэг хувцаснасаа салахгүй одоо дандаа ингээд хар хувцас өмсдөг гэл. Бүр юм готик хэлбэр гэдэг ярьдаг шүү дээ. Готик хэлбэр ингээд хар хувцас өмсөөл явчихдаг хүмүүс эд. Зарим хүмүүс нөгөө gender change болцоо одоо энэ homosexuality Изабелийн спирит байхгүй юу? Хүүсээ мэдхгүй болтлоо ингэж өөрчлөгддөг. Тийм зүйлүүд бас байдаг байгаа байхгүй. Тэгэхээр гэмт яагаад өөрөө огцом өөрчлөгдөж гэнэ үү? Тэ хажууд хүн чи яаж өөрчлөгдөж гэнэ бид нар ингээд ажиглаж харж ах хэрэгтэй. За тэгээд ингээд айгаад ийм сүнсээр унтсан үедээ хүн нэг биеэр ядардаг. Угаасаа бас тийм том өөрчлөлт хийцээ дараа амрахгүй бас биеэр ядарсан гэдэг. Илия биеэр ядарсан санаагаар унтсан энэ тэнгэр элчийг ирээд биеийг нь тэнхрүүлдэг тийм ээ. Тэгээ дараа нь тэр тэнхрүүлснийхаа ачаар 40 өдөр шөнө явж агаад 20 бууланд очдөг байгаа ш. Тэсэн чинь хаашаа яваад байгаач өөрөө мэдэхгүй. Эзэн замд нь 2 удаа асуудаг ш. Юу хийж яваа юм бэ гэд асуугаад байд. Тэгээ хоёуланд нь адилхан юм хариулдаг. За би 2 дахь удаага хариулсан уншаадах юм. 1-р хаг 19:13-аас 11. Илия тэр дуу сонсмогч нүрээ нүмергөөрөө орон агуу номд гач зогсов. Харагтун дуу чимээ түүнд ирээд Илия чи энд юу хийж байгаа юм бэ хэмэв. Илия би түмэн зэргийн бурхан эзэнт маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хүүгүүд таны гэрээг умартан таны тахилын ширээнүүдийг нураад таны иш үзүүлэгчдийг игдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг л хайж байна хэмээн өчөв. Эзэн түнд яв Дамаскын цөл рүү явах замаараа буц. Чих Хазаялыг Арамын хаанаар томилон тослохорно. Мөн Нимшийн хүү Ихүг Израилийн хаанаар томилон тосолж бас Абель Мехосагийн Шафатын хүү Илишаг өөрийнхөө оронд иш үзүүлэгчээр томилон тослохорно. Хазаялын үлднээс зугтсан хүн Ихүгийн гарт өгөх болно. Ихүгийн нэгнээс зугтсан хүн Илишагийн гарт өгөх болно. Гэсэн ч би Израильд 7,000 хүн үлдээх бөгөөд тэд бүгд Баалын өмнө өвлөгсөгдөөгүй түүнийг хүнсээгүй хүмүүс юм гэж айлтдаг гэж. Гэсэн чинь энд Илия юу хийж байгаа юм бэ гэсэн чинь Илия юу Бурхны дуу таньдаг бол хэвээр байгаа байхгүй юу? Бурхныг таньдаг хэвээрээ. Итгэсээ бол ухраагүй. Тэгээд гомцод хэлчихтэй. Би танд зүтгэл хийсэн. Тэгсэн чинь тэр хүмүүс чинь таны гэрээг умартаад тахилын ширээнд чинь нураасан. Тэгээ таны иш үзүүлэгчдийг алаад байна. Гомцыг хэлж байгаа. Тэгээд одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна. За энэ юу? Амин ч үзэл ороод ирсэн байгаа байхгүй юу? Тэр айцсаар бас амин ч үзэл орж ирсэн. Зөвхөн өөрийгөө хичээ, зөвхөн өөрийгөө боддог. Хэрвээ та нар бусдыг ботхоо байгаа зөвхөн л өөрийгөө боддог дээр хүрчих юм бол намайг хүмүүс ингэж байна. Хүмүүс надаас болсон л гэж бодоод байна. Энэ хүн над руу ингэж хараад байна. Энэ надад ингэж хэлсэн. Энэ намайг дандаа ингэдэг гэж бодоод ирэх юм бол энэ амин ч үзэл. Энэ тухай бид нар бас өмнө ярьсантай амин ч үзлийн тухай. Изабелийн сүнсэнд ямар олон сүнс давхар хамт ажиллаж байгааг ингэж харах хэрэгтэй. Тэгсэн чинь бурхан энийг хүлээж авсан уу үгүй. Юу ч үйлчлэл чинь дуусаагүй шүү хөө гэж хэлсэн тийм. Үйлчлэл чинь дуусаагүй. Одоо ерөөсө буцчих.
чи тэрийг тосол 2 хааныг тослох. Тэгээ дараагийн үнэ босгож ирэх. Иш үзүүлэгчдийг сурах 4 үйлчлэл өгөөд буцаачих байгаа байхгүй юу? Гомдчоос гомдлоосоо сар үйлчлэл дуусах. Шууд тэгж хэлж байгаа тийм ээ. Тэгээ Илийг ганцаараа гэж бодоод байсан чи яасан? Цаана 7,000 иш үзүүлэгч байжсэн. Тэр бурхан хэлж өгч. Изабелийн сүнсний нэг юм бол өгөл айлгаж жагаад ганцаарангийн явуулж жагаад юу болов? Гэхдээ ганцаар дуулж жагаад айзелит толгож жаад цөхрөл рүү аваач гэж боддог. Тэгээ цөхрөхөөр хүн яг үхий гэж боддог баг. Элия яг тийм байдал хүрсэн баг. Ганцаараа л гэж ганцаараа л зүтгэсэн. Ганцаараа л хийсэн. Ганцаараа тэднэрийг тэгсэн. Ингээл яваадсэн те. Ийм минут зөндөл өгдөгтэй. Гэр орон дотор ч байдаг. Би ганцаараа зүтгэдэг. Би ганцаараа аянгуугаа л ганцаараа шадарчдаг. Байдаг тийм. Тэрийг бас бодох. За тэгээ энэс хойш Илиагаас бурхан бэлэг ариасын ч аваа. Энэс хойш Илия бас гайхамшигтай үйлчлэж штэ нөгөө Ахазия хааны явуулсан 50-д ирэхэд 2 50-ыг нь гадаар устгасан байдаг ш тийм ээ. 3 дахь 50-ын дараа нь харин гуйжиж болгож ирсэн байдаг те. Тэр үйлчлэлийн ч аваагүй, бэлэг ариасыг бурхан аваагүй. Харин Илия Изабелийн сүнсний дарамтанд орцсон явж исэн байдаг гэж. Тэгээ Илия дараагийнхаа үнд бол тослогоогоо дамжуулсан, Ийхүг тосолсон, Хазаэл хааныг тосолсон, Илишаг сургасан. Тэгээд Илишатай хамт яваад тэр нэлээд олон газар явж иш үзүүлэгчтэй сургалт хийсэн юм байдаг. Тэг Илиша дагаад яваад. За тэгээд Илиягийн тосолсон Ийхүү бол шууд ажилдаа ордог ш тэ. Алах хэвээр хаадуудыг алаад тэг хамгийн сүүлд Изабелийг алах гэж ирдэг. 2 дугаар хаад 9-ийн 30-аас 37 дээ. За тэр хэсгийг хэлээ уншия. Ийхүү Израиль гэрх үед Изабель сонсоод үдээ будан толгоогоо чимэглээд цонхоороо харав. Ийхүү дааман хаалгаар орж ирж байхад Изабель эчнийгээ ороосон Симри эн чин зүг гэж юу хэмээсэн юм. Тэгэхэд Ийхүү цонх руу толгоогоо өргөн хэн миний талд бай? Хэн бэ гэв. 2-3 түшмэл түүн рүү харжээ. Тэр түүнийг доош хаягтун хэмэв. Ингээд тэд түүнийг доошоо чулуудсан бөгөөд түүний цус ханан дээгүүр моринд ч үсэх хүртэл цацагдав. Тэр түүнийг хөлд ороод дэвсэлсэн юм. Ийхүү доош ороод ууж идлээ. Тэрээр одоо энэ хараагттай эмийг харж түүнийг оршууд учир нь тэрээр хааны охин юм гэв. Тэд түүнийг оршуулахаар гарсан боловч түүнээс гавлынхын яс хөл гарынхын сарванаас өөр юм олдсонгүй. Тиймээс тэд буцаж ирээд Ийхүүд хэлжээ. Тэрээр энэ бол эзний үг юм аа. Тэрээр өөрийн зарц Тишби хүн Илиягаар дамжуулан Израилийн эзэмшилт ноход Изабелийн махыг иднэ. Изабелийн хүүрэн Израилийн гэмшлийн талбай дээрх хог мэт болж хэн ч энэ бол Изабель гэж хэлж чадахгүй гэсэн билээ гэв. Яг Изабелийг яаж өхөн гэсэн те яг ноход цусыг нь 7 ноход тасч иднэс яг тэрүүгээр хүч байгаа байхгүй та монголчуудын хэлдгээр нөгөө нохон өхөл гэдэг. Хин ч Изабель гэдэг. Харин ч Ийхүү хааны охин маягаар оршуулж явж очсон чинь нүч бараг үлдээгүй байсан байна. Тэгэд энэ Изабелийн сүнсний төгсгөл ямар байх вэ гэдэг. Изабелийн сүнстэй давхарсан хүмүүсийн төгсгөл ямар байх вэ гэдгийг нүгээр харуулж байгаа байхгүй юу? За тэгээ энд нэг тодорхой тайлбарлах юм өгвөл Изабелийн өөрийнх нь 2-3 түшмэл Изабелийг хайж өгч байгаа те. Энэ түшмлүүд нь дандаа тайган ирчүүд байдаг гэсэн байхгүй юу? Тайган ирчүүд. Энэ бурхан хүмүүсийг тайган болгохыг зөвшөөрдөггүй. Тайган болгоно гэдэг чинь бол хүмүүсийн тодорхой эрхтнийг тасцаж хайж байгаа гэсэн үг. Тийм ээ? Энэ хүмүүсээр тахил өргөж байгаа нэг хэлбэр байдаг байхгүй юу? Гэт Баалын шүтэн шүтдэг хүмүүс ийм зүйлүүд хийдэг. Бидний бас нэгтгэр Бабилоны хаан бас эндээ аваачсан Израилийн хүүгүүдийг бас тайган болгодог шүү дээ. Даниэлийг тайган болгоцсон байдаг.
Тэгээ өөрсдөө үйлчлүүлэхийн тулд хүмүүсийг ийм эрэмдэг болгож чад үйлчлүүлдэг. Тэгээ тэр хүмүүс нь өөрсдөө тэр Изабелийг хайж өгч байгаа байхгүй юу. Тэр энэ одооны нийгэм дээр хараад энэ трансгендер хүмүүс чинь те эмэгтэй болох гээд эр бүлийн эрхтнээ тасалж байна тийм ээ. Эмэгтэй болох гээд хөхөө таслуулж байна. Яг энэтэй адилхан байхгүй юу. Энэ бол баалыг шүтдэг хүмүүсийн хийдэг зүйлүүд байдаг. Энэ бол яг Изабелийн сүнс яг нийгэм яаж ажиллаж байгааг бүр тодорхой харуулж байгаа зүйлүүд байдаг. Харин бид нар яах ёстой гэхээр Изабелийн сүнстэй яг юм ийхүү шиг тулдах ёстой байхгүй юу? Яг нүүр тулж тий? Яг ирж яг ингэж нүүр тулж тулдах хэрэгтэй гэсэн. Яг энэ байдлаас харахаар Изабелийн сүнс нь хүмүүсийг хот хуурмай айлгаад, урмыг нь хуглаад, итгэлт нь эргэлзээ төрүүлээд үйл итгэл оронд нь бүр үйл итгэлийг авчирж өгдөг гэж байгаа байхгүй юу? Баадаг шүтэрнүүд чинь бүр үйл итгэл. Тэгээ ганцаардуулаад тэгээ гутралд оруулдаг. Гутралд орсон хүн яадаг вэ? Үхэл рүү явдаг байж байгаа тийм ээ. Тэгэхээр Изабелийн сүнс бол хүмүүсийг хяналтандаа байнга байлгах гэж яддаг ийм сүнс байгаа. Controlling spirit гэж хэлдэг тийм ээ. Бүх хүмүүс. Энэ Изабель нөхрөө байнга хяналтандаа байлгадаг байхгүй юу? Нөхөр нь Израилийн хаан. Тэ нөхрөөрөө дамжуулаад Израилийг хяналтандаа байлгах. Тэгээд иш үзүүлэгчдийг хяналтандаа байлгах гэж хичээж байгаа. Иш үзүүлэгчд бол хааны хяналтанд орохгүй шүү дээ. Иш үзүүлэгчд бол ганцхан бурхны хяналтанд байдаг хүмүүс байхгүй юу? За ийм сүнс бол чуудуунуудад яаж ажилладаг вэ гэхээр Изабелийн сүнс зөвхөн эмэгтэйчүүдэд байдаггүй. Бас эрэгтэйчүүдэд байдаг. Энэ сүнс учраас тэг сул дараа ямар ч хүнд орж ирнэ. Эрэгтэйчүүд Изабелийн сүнстэй хүмүүс сүнс болгонд орж ирэхээр хамгийн түрүүнд удирдагчдын хяналтанд авах гэдэг. Удирдагчдыг юу хийхийг заадаг, хэлдэг. Тэ яаж хийхийг хэлдэг. Одоо тогтоосон цагт нь одоо би судлал тэдэн цагтын тэрийг өөрчлөж би ирж чадахгүй наа. Тэ одоо ямар нэгэн сүмийн үйл ажиллагаануудыг дандаа ямар нэгэн байдлаар ингэж эсэргүүцэж өгч удирдлагын хийж байгаа зүйлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байдаг. Ийм сүнс бол яг Изабелийн сүнснүүд байдаг. Энэ бол зөвхөн эмэгтэйчүүд биш. Эрэгтэйчүүд ч байдаг ийм сүнс гэж байна. Абсаломын сүнснээс ялгаатай нь шууд дайрж устгах гэж оролддог гэсэн. Шууд дайрдаг баг. Абсалом бол хэдэн жил дотор нь байж байгаад өөртөө хүмүүсийг татаад дотроос нь боснуулах гэж хичээдэг. Изабелийн сүнс бол ерөөсөө шууд үйл ажиллагаа хийдэг. Ийм сүнс байж. Шууд харагдана гэсэн үг тийм. За шинэ гэрээнд бас нэг Изабелийн сүнс ажилласан түүх байгаа. Тод түүх байгаа. Марк номын 6-гийн 17-оос 29. Учир нь Херод өөрийнхөө дүү Филиппийн эхнэр Херодотай гэрэлсэн тул түүнээс болж Иохныг бариулан шоронд хариулжээ. Учир нь Иохан Херодод дүүгийнхээ эхнэрийг авах нь хууль бус гэж хэлсэн байв. Херодиа түүнд хорсож түүнийг алахыг санаахсан авч чадсангүй. Учир нь Херод Иохнаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвхт шудраг ариун хүн гэдгийг мэдэж Иохныг хамгаалдаг байв. Херод Иохныг сонсохдоо тэнэгэлздэгч дуртаяа сонсдог байлаа. Хүлээсэн өдөр нэрж Херод төрсөн өдрөө тохиолдуулан эхэс дээдс мянгатын дараа нар болоод Галилийн хүндэт хүмүүс зориулж зоог оржээ. Херодиагийн охин орж ирж бүжиглэв. Херод болон тэнд байгстад охин ихэд таашигджээ. Хаан охинд чи юу хүснээ надаас гуйв. Би чамд үүнийг чинь өгье гэв. Тэрээр охинд олон удаа ам гарч чи надаас юу хүснэ? Би түүнийг чинь хаанчлахаа хагасэгч болоод чамд өгнө гэж амлав. Охин гарч ихээсээ би юу гуйх вэ гэж асуухад их нь баптизм хүртээгч Иохны толгойг гэжээ. Охин тэр даруй хааны өмнө очиж яг одоо баптизм хүртээгч Иохны толгойг тавган гараа тавьж надад өгөхийг би танаас хүсэж байна гэж хэлв. Хаан гүнээ харамссан боловч зочид байсан тул
бас амлсан учир охинд татгалзахыг хүссэнгүй. Хаан тэр даруй алуурчныг явуулж түүний толгойг авчрахыг тушаалаа. Тэр очиод шоронд Иоханыг цаазалжээ. Тэгээд түүний толгойг тавган дээр тавиад охинд өгөхөд охин ихтэй өгөв. Иоханы шавнар үүнийг дуулаад ирж цогцыг нь авч хатан булшинд тавьж ирж. За энэ дээр бол яг Ахаб, Изабель хоёр шиг хаан хатан хоёрын амьдрал байна шүү дээ, тийм ээ. Херод хаан бол Ахаб шиг сул дорой хаан. Дандаа эхнэрийнхээ үгэнд ордог. Херодийн аль хэдийн Баптист Иоханыг алахыг санаарсан. Тэгээд чадаагүй байсан мэн те. Шууд алч чадахгүй, ямар ч байсан авч хорчихсон байсан мэн. Херод болохоор нэг талдаа Иоханоос айдаг, нөгөө талдаа эхнэрээс айдаг юм хоёрдмал хүн байсан байж. Херод Иоханыг сонсохдоо тэнгэрлэгдэх дуртай сонсдог байлаа гэж байна. Энэ Херодийн хүүн дараа нь Херод Агриппа Полыг бас сонсохдоо бас дуртай сонсдог мөртлөө бас сайн мэдээ хүлээж авахгүй байсан гэдээ бас дараа нь шинэ гэрээний өөр номдоос гарч байгаа тийм ээ. Тийм ерөөсөө юм сул дорой хүмүүс дандаа Изабелийн сүнсэнд хэрэгтэй. Изабелийн сүнс удам дамждаг. Удмын хараар дамждаг сүнс шүү. Удмын хараалаас таних салахын чухлыг бид нэр бас мэдж байгаа тийм ээ. Энэ удам дамж. Херодийн аав нь сул, хүүн сул. Ахабын аав нь сул, хүүн сул байсан. Тэр бас ойлгох. За тэгээд Израильчуудын хувьд хизээч эрэгтэйчүүдийн өмнө гарч ирж бүжгэлдэггүй. Израильчууд эрэгтэйчүүд нь тусдаа эмэгтэйчүүд нь тусдаа бүжгэлдэг байхгүй та нар харсан бол. Хизээч эрэгтэй эмэгтэй хоёр хүн бүжгэлдэггүй. Тэгэхэд энэ Херодигийн охин тэр олон хүний өмнө орж иж бүжгэлөө гэж байгаа байхгүй. Ямар зорилгоор вэ? Энэ завхаарлын сүнс ажиллаж байгаа байхгүй юу? Тэнд байгаа эрчүүдийг татах гэж. Тэгэхэд Херод маш их таашаагдсан гэж байгаа байхгүй юу? Дотор нь ингээд энд яг завхаарлал ажиллаад байгаа. Тэгээ бүр их таашаагдсан юугаар юм гэж байна. Бүр юу хүснээ гуй гэдэг байгаа байхгүй юу? Юу хүснээ гуй. Хаачдаа хагасыг ч юм уу өгөх гээд байгаа байхгүй юу? Тэр охин гэсэн чинь юу хүсэж байгааг мэдэхгүй. Ээж нь контрактд учраас ээжээс очиж асууж байна те. Би юу гуйх вэ гэд. Тэгэхээр ээж нь юу гэж хэлж байна? Баптист Иоханы толгой. Өөрийнхөө хүслийг энэгээр дамжуулж хийж шít. Тэгээ хаан гүнээ харамссан боловч амлцсан учраас татгалзахыг хүссэнгүй. Тэгээ энэ муу сүнснүүд бол хүн алхтаа өөртөө гардаж хийдэггүй. Дандаа өнөр дамж. Түрэн бид авслан дээр үтэж өөрөө тэр дүүгээ алхтаа зарцгаараа алуулчихж байгаа. Энэ дээр бас Изабель энэ Херодийн хоёр бол бас дандаа зарцгаараа дамжуулж тэр шоронд нугасаа алуурчин байдаг гэдэг тэрүүгээрээ дамжуулж харж байгаа юм. Иохан Баптистууд харин үхээсээ тийм бол айгаагүй. Айгаагүй учраас өөрөө ирсэн. Тэ өөрөө ирж энэ хоёрын энэ ёсортхонгүй дуруу амьдарч байгааг хэлсэн шүү дээ. Би яг энэ нөгөө түүхэн юм уншихаар болохоор мэдхгүй тэр түүхэн талаас нь уншсан пастор хүмүүс энэ Херод өөрийнхөө дүүг алж агаад энэ Филиппгээ дүүгээ алж агаад авахтай суусан байдаг гэж тэр түүхийг сурж байдаг гэж ярьжлээ. Шуухтаа хүртэл тэгж яадаг. Би өөрөө тэр их сурж өгөх зүг болохоор мэдхгүй авсан нэг пастор тэгээд ярьжсэн. Би тэрийг яг хин Баптист Иохан ирж хэлсэн байгаа байхгүй юу? Тэг өөрөө ирж хэлсэн учраас Иохан бол хайгаагүй. Тэг Илия шиг зүгтаагаагүй байхгүй юу? Бид нар юу мэднэ Илия, Иохан Баптист хоёр бол яг ижлэн ариун сүнсний үед яг ижлэн сүнстэй байсан тийм ээ. Яг галаар баптизм өртсөн шиг тийм сүнстэй хүмүүс бас зоригтой. Тайснуудаас айдаггүй тийм. Гэтэ Илия дараа нь бол айсан
Яахан баптист бол айгаагүй. Ганцхан нэг эргэлзээ байсан юу гэвэл миний үйлч дууссан болоогүй болов гэж эргэлзээд Иесус рүү хүн явуулаад та яг ирэх ёстой өмнө үү гэж асуулгасан байдаг те. Тэгээ Иесус сохор нэдгэрээд зовлон хөл орж яхад хөл орж шүү дээ сариу өгдөг те. Тэгэхээр мөнгө сариу өгдөг. Тэгээд Иохан баптист өгөхөөс айгаагүй. Яг Иохан баптист ингэж олон хүн яг итгэлийнхаа төлөө халуулсан байдаг. Тийм хүмүүс бид нар мартурууд гэж хэлдэг. Иесусийн 11 дагалдагч бас тэгж халуулсан байдаг. Тийм ээ. Тийм хүмүүс бол Бурхны нүдэнд бол үн цэнтэй тооцогддог. Дуудлага 116-гийн 15 бичсэн байдаг. Өөрийнх нь бурханлаг хүмүүсийн үхэл эзний мэлмид үн цэнтэй тооцогддог гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар тэмцэж байгаад өөхөөс болоод ерөөсөө айх хэрэггүй. Харин зугтаж байгаад өөх ёсгүй. Зугтаж байгаад өөх юм бол бид нар муу сүнсний үгэнд ороод тэр муу сүнстэйгээ хамт явсаар байгаад өчөж байгаа гэсэн үг. Тэмцэж байгаад өөх юм бол бид нар эзний мэлмид үн цэнтэй тооцогдно гэсэн үг гэж ойлгох хэрэгтэй. За энэ харийн шашнууд бол бүгдээр ингээд Изабелийн сүнстэй. Тэр тусмаа галын шашны сүнс бол тэр чигээр Изабелийн сүнстэй байдаг. Ээж нар нь хүүхдүүдтэй бөмбөг ууж өгöd хатаахын төлөө явуулдаг гэж боддоо. Ямар сүнс ингэж явуулах те? Тэгэх юм бол та нар деважин цайхан амьдрах гэж хэлж байгаа байхгүй. Тэг хүүхдэд гэж. Тэн чин амар хүмүүсийг тэр контрол хийдэг тийм сүнс байгаа гэсэн үг. Тэгээ Изабелийн сүнсийг бол нөгөө голгоо нэлээд нөгөө нөө сүнснүүд ч бас юм юу таахгүй дэргэлэлтэй байхгүй юу? Нэлээд өндөр түвшний мастер сүнс. Яагтвэл эндээс маш олон сүнснүүд ингээд салбардаг байхгүй юу? Дамталтын сүнснүүд, үр хөндөлтийн сүнснүүд, завхаарлын сүнс, дарангууллын сүнс бүгдээрээ яг энэтэй холбоотой байдаг. Гүрүүний яг тэр Изабелийн амьдралын жишээнүүд харахад зарим нь дурдлаа шүү дээ тийм ээ. Тэгэд хүнийг үл шууд устгах гаралтай байдаг. Ялангуяа лидерүүд ихлээд тий эртэчүүдийг устгах гаралтай байдаг. Өрхийн тэргүүнүүдийг лидер болох гэж байгаа хүүхдүүдийг. Тэгээ энэ сүнс юунаас ихтэй байдаггүй гологдлоос ихтэй байдаг тий. Тэгэхээр Изабель болоор хааны гүнж биш шүү дээ. Сетоны хааны гүнж. Хааны гүнжүүдийг ихэвчлэн хаадууд дандаа улс төрийн зорилгоор ингээд хажууд хөрш хаана бити дотоосаа гэсэн үүднээс гүнжээр нөгөө хөрш орныхоо хааны хүүхдүүдтэй суулгачдаг тий. Тэгээ Сетон чи яг Израилийн хойд хэсэг байхгүй юу? Тэгээ тийм зорилгоор хэнийг Изабелийг Ахавд хатан болгоод өгчөж байгаа тийм ээ. Хатан болгоод өгчөж байгаа. Тэгээд яг тэгж өөрийнхөө хүслээр гэрэлж чадаагүй эмэгтэйчүүдэд дандаа юм гологдлын сүнс байдаг. Аав нь өөрийг нь голчихсон гэсэн зүйлс байдаг. Аав нь өөрийнх нь хүслийг ойлгодоггүй байсан. Яг тийм сүнс байдаг. Бас ээж нь ч байгаа тийм ээж нь ч гэсэн бас шууд өгдөг шүү дээ. Эцэг эхвээс голгцсон тийм сүнс. Тэгээд Изабель Ахавтай суугатаа яг юм гологдлын сүнстэй. Угаасаа муу шүтээний шүтдэг дээр нь гологдлын сүнстэй. Тэгээ ирсэн чинь нөхөр нь аягүй сул дорой хүн. Тэгээд тэр өөрийнхөө тэр гологдсон муу биш өөрийгөө хүчтэй гэж харуулахын тулд ингээд хяналттай байдаг гэж байгаа байхгүй. Нөхөртөө хяналттай байдаг. Өөрийнхөө хүснээр юмыг зарж чадаагүй, бий болгож чадаагүй хүмүүс голдуу бусдыг хянах гэдэг. Бусдыг хянах гэдэг. Гэр бүлийн амьдралууд тэр ч гэсэн харагддаг тий. Одоо эцэг эхчүүд хүссэн мөрөглөө өгч чадаагүй хүүхдээ яг тийм мөрөглөлтэй болох гэж шаал тий. Пиано тоглож сураагүй хүүхдээ пианог хичээлд явдаг юм. Бүжигчин болоогүй бүжгийн. Тийм юмуд болдог байхгүй тий. Энэ дэр юм. Өөрөө тамирчин байх гэж чадаагүй хүүхдээ тамирчин болох гэж шаал. Энэ яг тийм юмуд бас. Хүүхд болгонд өөрийн хүсэл байгаа ш.
монголчуудаар бол зоргоороо хүүхдэд тий. Англиар бол strong willed child гэдэг. Тэр нь болохоор өөрийгөө илэрхийлэх гээд бүр багаасаа ингээд эцэг эхчээ тэмцээд өсдөг байж байгаа тий. Өөрийгөө яхих юм буруу зүрх. Тэрийг нөгөө хүмүүс зөвчүүд янз бүрийн байдлаар дарангуйж дарах гэж хагаад нөгөө хүүхэд нь шат өөр болох тийм жишээнүүд зөндөл явдаг байж байгаа. Гэтэ муу сүнс бол өөрөө ингээд дураараа хүний битгүүгээд ирээд орчдоггүй. Дандаа тэр хүний зөвшөөрлөөр ордог гэсэн үг. Тэр хүн өөрөө зөвшөөрсөн учраас. Тэг муу сүнс чи өөрөө ингээд хуйлд сахиж байхгүй юу? Легалистик байхгүй юу? Хүн яг зөвшөөрлөөр ордог байхгүй юу? Тэгээд зөвшөөрлөөр ороод сууцгараа би энд яг зөвшөөрлөлтөд орж ирсэн гэдэг гарахгүй суугаад байдаг байхгүй юу? Гэрээ тэмдэг нөгөө гэрээ гэж бид нар ярьдаг. Гэрээ хийц. Бид нар нөгөө өөрсдийнхөө хүслээр тийм ээ өөрсдөө муухай зан аршингаар өөрсдөө хэлсэн үгээр тийм ээ бурханд бууж өгөхгүй байгаа гэд олон байдлаараа тий итгэхгүй байгаа, шахаа цэвэрлүүлэхгүй байгаа, муу сүнснээс салахгүй байгаа, гимшихгүй байгаа, уучлахгүй байгаа гэд олон зүйлээр бид нар ингээд хаалга нээж өгдөг гэсэн шүү дээ. Тэр нэгдсэн хаалгаар хаалгач нь муу сүнсэнд зөвшөөрөл өгч байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр зөвшөөрлөөр тэр муу сүнс ороод ирсэн байдаг. Тэгээд тэр зөвшөөрлийг бид нар цуцалж ийж өөрөөсөө бид нар энэ сүнсийг би дотор байхгүй гэж хүсэж ийж бодож ийж зөвшөөрж ийж татгалзаж ийж тэр сүнснээсээ дайлах. Бурхан бол контролн бурхан биш. Бидний хянаал ингээл шатж байгаа л тэр муу сүнсийг гаргах гад тэгдэг биш. Бурхан бид нарыг хэнд зөвшөөрлөө өгнө гэдгийг харж яадаг тийм нэгүүлсэнгүү бурхан байхгүй юу? Хэний тал сонсох нь? Илия яг хэлдэг ш ард түмний та нар одоо сонгоо. Та нар Баалыг сонгох гээд байна уу? Бурханыг сонгох гээд байна уу гэж хэлдэг шүү дээ. Тэгэхэд чинь бурхан бас яг тэрийг хэлдэг байхгүй юу? Яг одоо чи хэний талд байгаагаа шийдэл гэж хэлдэг. Тэрийг л ингээд янз бүрийн аргаар ярьдаг аргуудаараа дамжуулаад хэлдэг. Тэгээ бид нар яг өөрсдөө мэддэг. Бид нар нэг худлаа ичсэн болоод өөрсдөө бид нар амар амгалангаа алдна. Хуваа ичээх юм бол бидний зүрх хүйтэн хөрөөд эхэлнэ. Хатаарх бол бид нар Бурхны өгч байгаа онцгой өрөөлүүдийг алдна. Уучлахаас татварзвал бид нар өөрсдөө уучлагдахгүй ийм зүйлүүдээ бид нар мэддэг. Тэгсэн юм энийг хийхгүй байна гэдэг бол чөлөөлөлтийн гол асуудал тэр хүнд л байгаа гэсэн үг. Бурхан чөлөөлөхгүй л байгаа шүү. Бурхан эрх чөлөө өгөхгүй л байгаа шүү. Бид нар өөрсдөө тэрийг бурхан бас хагас ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Бүрэн ялалт. Ялагч нь гэж хэлээд тааштай хэлчихлээ юм те. Нэг л ялагч байна те. Бүрэн ялахыг хүлээн. Тэгэхээр бид нар Изабелийн сүнстэй тултна гэдэг чинь юу? Нэгдүгээрт нь бид нар бидний амьдралд ажиллаж байгаа Изабелийн сүнсийг илчлэх ёстой. Бид нар тэр сүнсний дарангуйлд байна уу? Тэг бид нар тэр сүнсийг хүлээн зөвшөөрч тэрүүгээрээ бид нар хүмүүсийг дарангуулад байна уу? Бид нар өөрсдөө тэрийг илчлэх хэрэгтэй. Изабелийн сүнс бол эзний иш үзүүлэгчд нуугдсан үед Изабель хүчтэй болоодсэн байхгүй юу? Тэ? Тэр Обадия эдний иш үзүүлэгчдийг би 50-50-аар нь агууд нууцсан гэдэг. Тэр иш үзүүлэгч яа тэнцэхгүй нуугдаад байгаа. Тэгээ Илия тэнд Сидонд 3 жил очсон. Тэгээ тэр хооронд чинь Изабель тэнд цэцгэлээд байгаа шүү дээ. Хаант усыг удирдах байгаа шүү дээ. Тэгэхээр эзний иш үзүүлэгч нуугдахгүй харин юмыг илчилж явах хэрэгтэй байхгүй. Тэгээ бид нар одоо бүгдээрээ бид нар эдний үгийг сонсох чадвартай, иш үзүүлгийг авах чадвартай. Тэгэхээр бид нар нуугдах ёсгүй. Бид нар өөрсдийнхөө муу юмнуудыг илчлэх ёстой. Хүмүүсийн муу юмнуудыг илчлэх ёстой. Гэмших ёстой. Гэмшиж чаддгүй хүмүүсийн өмнөөс бид нар гэмшиж явах ёстой. Иш үзүүлэгчд ажиллаа хийхгүй иш үзүүлэгч нуугдах байх юм бол тэр газар муу сүнснүүд л ажиллана гэсэн үг. Энийг бид нар ойлгох. За дараа нь бид нар хоёрдугаарт нь юу хийх вэ гэвэл өөрийгөө хэн гэдгийг бид нар сайн таньж мэдэх ёстой. Окей. Бид нар
Бурхны хүүхэд Есүсийн дагалдагч гэдгээс гадна ямар дуудлагатай, ямар бэлэг авьяастай ийм зүйлстэй бид нэр маш сайн таньж мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний хүмүүс бол дандаа буруугаар хэлдэг те. Илияг Ахаб чи Израилийг зовооч. Өөрөө Израилийг зовоочоод Илияг чи Израилийг зовоогч гэдэг. Илия харин эсрэг нь өгдөг. Би биш харин чи Израилийг зовоогч гэж тэмцдэг шүү дээ. Тэгэхээр бид нарыг заримдаа хүмүүс гэж бидний хинбэ гэдгийг буруугаар хэлгээд чи сул дорой те чи чадахгүй гэж чанд ийм бэлэг авьяас байхгүй. Тэн өөрийгөө таньж мэдэхгүй хүмүүс сүултээ бүр яадгүй. Бүр итгэж байсан үеийгөө буцаж очиад идэв. Өөрийгөө таньж мэдэх нь бол маш чухал те. Энийг бид нар тэр өөрийнхөө амьдралын хэв маягийг lifestyle шинж гэж энэ хичээл төрсөн даалгавар тэр бол маш их чухал зүйл. За 3 дугаарт нь өөрийнхөө сонголтод маш тууштай хандаж тууштай явах хэрэгтэй. Баруун зүүн тийш хазаахгүй яв гэж байдаг те. Яшаа нүнд. Тэгээ түрүүнэр нөгөө Илияар түмэнд хэлсэн шиг Баалын талуу, Бурхны талуу гэдэг. Бид нар юм болгон дээр сонголт, юм болгон дээр шийдвэр гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний хийх гэж байгаа өвч бидний сонголт тий шийдвэр хийх гэж байгаа зүйлч бидний сонголт шийдвэр нэг. Бид нар Бурхны талд шийдэхгүй бол бузар шүтсний талд шийдэж байгаа гэсэн үг. Ерөөсөө өөр зам, дундуур зам гэж ерөөсөө байхгүй. Тэ? Алийг нь нөгөө юу гэдэг л аданд нь таадах хэмжээгээр явах гэдэг тийм ерөөсөө байхгүй. Тэр нэг талд нь л байх хэрэгтэй. Тэр юм Изабелийн сүнсний нөлөөнд ороогүй хүн гэж юу байдаггүй. Тэ. Харин одоо чөлөөлөх хэрэгтэй гэдгээ л ойлгоод нэг хийх хэрэгтэй байна. За өнөөдрийн номдод бол гэн сүнснээс бол ерөөсөө хайх хэрэггүй. Зарим юмнууд бол дандаа эмэгтэй хүнтэй холбоотой эмэгтэй хүнээс л игдэг сүнс. Тийм ш. Библиэлд тайлбарлахдаа хоёр эмэгтэйчүүдээр гаргаж харуулж байгаа боловч энэ бол эрэгтэйчүүдэд бол маш их байдаг сүнс. Одоо хүчирхийлдэг гэрүүл тийм ээ нөхөр нь аваагаа хүчрхийлж амьд гэрүүл гэж тэр нөхөрт Изабелийн сүнс аваад контрол байдаг. Одоо энэ Америк даяар маш их шүтэн болж байна тийм. Шүтэн болж байгаа юм. Шүтрүүдний дийлэх нэртэйч. Устгадаг сүнс байхгүй. Устгадаг сүнс. Гэт сүүлийн үед дандаа тийм трансгендер хүмүүс аяа уудаж байгаа тийм. Эмэгтэй болох гэж чадаагүй эрэгтэй хүмүүс. Эмэгтэй шүтрүүд бол байдаг гэхдээ хоорхон эмэгтэйчүүд голдуу тийм юунтай. Нүдэлээ сэтгэл мэдрэлийн өвчтөй. Сэтгэл мэдрэлийн өвчтөй болно гэж Изабелийн спирит шүү дээ. Тэр нөгөө цөхөрдөл гутралч нь юу руу орч. Сэтгэл мэдрэлийн өвчлөө орч. Тэр энэ дэлхий дээр бол энэ сүнс бүр тарцсан тий. Цивилизэж эхлэх газар нь бол сүм баггүй. Хүмүүсээ эхлээд бид нар энийг цэвэрлэх хэрэгтэй. Зэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна. За. Та өөрийнхөө сүмж болгоныг цэвэр байлгах гэж үнэхээр ариун сүнсний оршдог орон зай сүм байлгах гэж хичээж яхад бид нар харин заримдаа ихгүйгээр муу сүнснүүдтэй очиж нийлж завхаарж өөрсдийгөө цэвэрлэхгүй явж ядахтай гимшин залбирч байна зэ. Тэрийг ойлгохгүй гимшихгүй байгаа хүмүүсийнхээ өмнөөс бас гимшин залбирч байна зэ. Та өргөлжлүүлэн ажиллаараа. Та ойд хож өгөөрэй, хэлж өгөөрэй гэж гойн залбирч байна зэ.
Библийг уншаад хүмүүс ойлгох болтугай гэж ерөн залбирч байна эзэн. Итгэвч хүмүүс сүнсний дарангуйлд орохгүй, итгэвч хүмүүст муу сүнс нөлөөлөхгүй гэж үздэг үзлээс болоод хүмүүс муу сүнснүүдээс салж чадахгүй байгаад гэмшин залбирч байна эзэн. Хүн болгон зөв ойлголт руу ирэх болтугай гэж ерөн залбирч байна эзэн. Бид нар бүгдээрээ Иеhu шиг Изабелийн сүнснөө эсрэг тэмцдэг дайч тосхийг хүсэж байна. Та бидэн дээр Иехугийн тослогоог тавьж өгөөрэй гэж гуйн залбирч байна. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Гэр орноос оюутан сүм чуудганаараа дамжуулан Изабелийн сүнснээс салахыг үнэхээр хүсэж байна эзэн. Иеху шиг дайч толж Изабелийг эсрэг баттай зогсож үнэхээр баруун зүүн тийш хазаахгүйгээр явж идрүүлэх чөлөөлтүүдийг хийх болно эзэн. Эзэн танд талархаж байна. Үнэхээр талархаж байна. Их эзэн Есүс Христийн нэрээр эзэн бурхантаа хандам талархан залбирлаа. Амен.